За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бүгд курсын ажил хэрхэн хийх тухай ярилцъя. За ер нь нэг курс ажил хичээл үзээд дуусны дараа бол курсын ажил хийдэг. За энийг хэдүүлээ хийгээд явсан нь бол зүгээр. За өнөөдөр ярилцах сэдвийн тухайд бол агуулгын хувьд курсын ажлын темплетийн тухай эхлээд ярилцъя. За тэгээд энэ курсын ажлын даалгаврын сонголтуудын тухай залгуулад ярилцахаар бэлдсэн байна. За курсын ажлын темплетийн хувьд бол аль хэдийн 12 дугаар 7 хоног дээр курсын ажлын нүүр темплет гэд оруулсан байж байгаа. Та бүхэн ил өрнөнгийнхөө системээр ороод за энийг датж авах нь. За энэ нүүр хуудас дээр бол датж авсныхаа дараа тавигдсан байгаа үнэлгээний хэсгийг үзнэ. За энийг дагаж хийх ёстой байгаа. За хэрхэн үнэлэх, за одоо ямар юм хийх тухай энэ дээр бол маш тодорхой байгаа. За мэдээж тодруулах зүйл байх юм бол багштай одоо онлайн сувгаар харилцана. За энэ дээр ямар асуулт байна, юу байна, ойлгохдохгүй ямар юм байна бүгд ингэ ярилцсан. За курсын ажлын даалгаврын сонголтуудын хувьд бол за Android desktop гэсэн энэ хоёр аппликейшнгаас хоёр төрлийн аппликейшнгаас сонголтоо хийн. За Android-ийн хувьд бол жижиг тоглоомод байж болно. Android дээр хөгжүүлсэн за тухайлбал Tetris, за Mogoi гэх мэтлэн бидний одоо жижигхэн жишээ болгож авдаг зөндөө олон юмнууд байдаг. За мөн өөрөө зохиосон өөрийн гэсэн дүрмтэй тоглож болох үс. За ийм тоглоом бас байж болно. За энэ нь бол Android desktop альж тохиолдолд байж болж байна. За мөн жижиг бүртгэлийн системүүд байж болно. За ихэнхдээ одоо хэдүүлээ өгдлийн санг бол өөр хичээл дээр үздэг болохтой зэрэг өгдлийн сангийн тухай бол энэ удаад үзээгүй байгаа. За тийм учраас бол санхой дээр ихэнхдээ ажилдаг. За ийм жижиг бүртгэлийн системүүд байж болно. За хэрв одоо өгдлийн систем сантай холбоод ингээд хийсэн жижигхэн демо байх юм бол багш нь одоо илүү их оноо өгнө. Бонус оноо. Оноо гэж юу шүү? Том оноо өгнө гэсэн. За тухайлбал одоо цайлан бүртгэлийн жижигхэн систем байдаг ч юм уу. За одоо цайлан бүртгэл хийхэд бол бас өөрхөн жижигхэн бодолтууд, за тэгээд мэдээж одоо классууд, объектууд янз бүрийн юмнууд бол зайлшгүй байж програмчилж таарах бах. За ийм байхад бол болж байна. За хүний нөөцийн бүртгэлийн систем бол жижиг хэлбэр байж болно. За HR гэж ярьдаг. За энэ жижиг одоо хөлбөр байж болох нь. За Android жижиг аппликейшнуудын хувьд бол за сэрүүлэг байж болно өөрийн гэсэн одоо илүү онцлогтой. За стандарт сэрүүлгүүд бол мэдээж үйлдвэрлэлийн системтэй хамт хүрээд ирдэг. За гэхдээ энэнийг арай одоо илүү customize хийсэн, за өшөө хүн хэрэглэхэд илүү хялбар болсон ч юм уу. За энэ адгалаад л одоо стандарт сэрүүлэгтэйгээ адилхан байхад л өшөө оноог нь бүтөөгөж болж байна. За одоо цагийг бол дэлгэцэн дээр томоор харуулдаг ч байдаг юм уу. За цагийг хэрэгтэй байдлаар хэрэгэлдэг. За тэр стандарт арай өөр. За тэгээд өөрийн сонгосон сонирхолтой жижиг аппликейшнууд байж болно. За ийм хүрээнд хэдүүлээ курсын ажил хий. За Android-ийн хувьд бол хичээлүүд ороод эхэлсэн байж байгаа. Хөтөлбөр илүү жоох өргөтгөөд та бүхэнд одоо сонирхолтой байх үүднээс. За тэгэхээр тэр хичээлүүдийг дагаж чаад за ингээд ийм байдлаар одоо курсын ажлаа хийж таарах нь. За өшөө одоо асуух зүйл байх юм бол багштай одоо холбогдно. За баярлалаа.